Морноос оочхоор одоо морь бол дэлээд ивсдэг юм аа. Өвхөр бол иврээд ивсдэг юм аа гэд. Энэ өнөөдрийн энэ осол гэмтлээс харахад мотоцикл гэдэг унаа бол бидний үр хөвгөдөд төмөрд ивсэж байна. Одоо нэг 3 сая төгрөгөөр нэг мотоцикл авчаад автораалыг шиг ингээд авчаа гэдэг авч байгаа нэг 50 60 хүрээл баг чулуун мөрхөд хагараад урд обод нагараад унаад өгөөд нэг сарвцлаа. Нэг шил арх ууж уучгаал тэгээд одоо гэртээ харнаа гэж явдаг. Тэгээ энэ байдал маань өөрөө өөрийг нь одоо энэ өхөл рүү энэ гэмтэл рүү энэ насан туршийн тахир дутуу болох энэ зам руу хөтлөөд байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Маргааш малдаа явдахдаа тэгж хурдтайгаар давхиж үзье гэсэн энэ болгоомжийг эрсдлээс олж нэг ч гэсэн бас Монгол эр хүний амь нас нэг ч гэсэн Монгол айл гэрийн уу гашууд бити автаасаа. Бидний өнөөдрийн хүндрэл сэдв нэг ч гэсэн Монгол хүний амь насыг хамгаалахад оршино. Цагдаагийн байгууллага өнгөрсөн жилд мотоциклын ослоос усан сэргэлт чиглэлээр нэлээдгүй арга хэмжээнүүдийг зохион байгуулсан ажилласан хэдий ч ялангуяа хөдөө орон нутгийн зам ачид маань мотоциклтай тэр хөдөө зам тэр осод үлдэж авах шаардлага нэлээдгүй байна. Тэгэхээр орон нутагт бол түрүү жил буюу 21 онд 44 хүн мотоциклын ослоор нас орсон байна. За энэ жилийн 7 сарын байдлаар 59 хүн нас орсон байна. За энийг ингээд харьцуулаад үзэхээр 34.1% өссөн үзүүлэлттэй байгаа. Тээврийн хэрэгсэл бол одоо нэг жилд нэг удаа нэг заашгүй байдлаар үзлэг онцлогонд орчиж байгаа. За энэ мотоцикл бол бүртгэлтэйгүйгээр янз бүрийн байдлаас болооч тэр юм уу тэгээд үзлэг онцлогонд ордог байрдаг юм болов байхгүй. Тэгэхээр одоо яг л эвдэрсэн барьсан юмд нь одоо бидний ярьж ядгаар нэг монголчлно гэж ярьдаг. Тэгээд иймэрхүү техниктэй байж иж тэгээд тэр явж байгаа зам маршрут нь өөрөө ямар уул хадаар ямар замаар явдаг вэ? Иймэрхүү байдлаасаа бас болоод. Тэгээд би бас нэг мастраас нэг юм асуух гэдэг. Одоо яг энэ монголчууд одоо бидний энэ малчтын хэрэглээд байгаа энэ мотоциклийн энэ обууд энэ юу хайшаа обууд энэ яг ямар зам дээр явахд зориулагдсан байд. Энэ одоо хөдөө хээрийн уул хадтай замаар яваад байхад ер нь тохиромжтой идэггүй юу гэдэг талаас нь. Энэ бол яг үүндээ шорон зориулсан ямар ч идэв шин засмал дээр явах хэрэгтэй. Одоо мэдээж одоо тэр шорон зам дээр давхих дугуй бол мэдээж хийгээстэй. Мэдээж энэ төмөр мөвний хатмат стандарттай байж байгаа. Тэгэд одоо нэлээ олон жил ингээд үүсгэхэд одоо энээс болж айгүй их олон хүн бэртэж гэмтдэг гэж. Тэгээд энэ амортизаторын ажиллагаа тэгээд их олуулаа сондож явдаг. Тэгээд энэ каск за баг энэ каск гэхэд одоо энэ хаашаа ундааны савнаас арай зузаах ийм каск эсвэл барилгын каск өмсдөг. Эсвэл бүр каск ч өмсдөггүй. Тэр нэг иймэрхүү байгаад байна. Тэгээд олуулаа сундалж явдаг. Тэгээд хөдөө орнотыг 5 дугаар ангийн хүүхд 4 дугаар ангийн хүүхд чамаг хин чамаг ундаг. Ямар ч стандарт байхгүй. Тэгээд энэс болж айгүй их олон хүний амь нас эрсдэд. Тэгээд энэнийг өнөөдрөний тайлбарлаж байгаа. Ингээд шалгахад баг хүчтэй их одоо дугнах нэг гарч хүчтэй гутлаар өчгөлөхэд баг харахаар обуудтай ийм айгүй муу чанартай мотоциклуудыг одоо яг зориултаар нь одоо ядаж сэргэлт өмсөхгүй зур зоргоороо унж явж айгүй их бэртээд байна. Үеийн залуучууд нэг өө чи ийм дөнгөж 12 3 та ийм том болчихж мотоцикл унж чадахгүй байхдаа яах юм гэдэг үе тэнгийн хийсэн тэр үг магадгүй өнөөдөр унж сураад маргааш уралдаа маргааш малдаа явдахдаа тэгж хурдтайгаар давхиж үзье гэсэн энэ болгоомжийг эрсдлээс олж нэг ч гэсэн бас Монгол эр хүний амь нас нэг ч гэсэн Монгол айл гэрийн уу гашууд бити автаасаа гэдгийг бас игэл Монгол хүний цээжинд бас их орны мөн зүрх одоо үргэлж зохих болтугай нэг ч гэсэн одоо энэ сайхан игэл Монгол айл гэрийн зөв бус хэрэглээгээс олж уу гашууд бити автаасаа бити осол гэмтэлд өртөөсөө бити амь насаа алдаасаа гэдгийг л одоо бас чин сэтгэлээс бас хичээнгүлэн гуяад. За тэгэхээр тэрэн зэдэг албан дээр мотоциклийн ослын улмаас нас орж байгаа, гэмтэж үрж байгаа хүмүүсийн судалгааг статистикээр харахад дандаа өрх гэрийн тэргүүн эцэг аав хүн болоод байгаад өртөд байгаа. Айл гэрийн ноён нуруу мотоциклийн ослын улмаас ингээ өнгөрөөд амь насаа хохироод гэмтэж үрж байгаа хөгжлийн бэрхшээлтэй болоо олсвол тэр өрх гэрийн амжиргаа тэр чигтээ ингээ зогсчихж байгаа. Тэгэнгүүт яг дараагийн мотоцикл унах хүн бэлэн учраас нөгөө насан туршаагүй 12 3 та хүүхдүүд мэдээж малаа хариулахын тулд ээж нь явахгүй нь ойлгомжтой. Тийм учраас тэд нар ингээд малдаа яваад ямар ч одоо замын үлгэн дүрийн мэдлэггүй хамгаалах малгааны өмсөх тийм одоо хэрэгслийн тийм ямар нэгэн мэдлэггүй
би ямар мотоцикл унаа явж байгаа бол хэдэн хэдэн цагийн хурдан явах гэдэг мэдэхгүйгээр ингээд насан туршгүй хүүхдүүд одоо сүүлийн үед бас зам тэрэ осод мотоцикл ослын улмаас гэмтэж өртөж анаас хурж байгаа тохиолдол бас мэдээгүй бас гарах болчиход байна. Баяртай би адуундаа явчаад ирээгээд ирэхгүй байгаа тохиолдол бол одоо маш их харамсалтай. Монголчууд бол одоо морин дийл дээр хийрч явсан ард түмэн тэгээ машин тэргэнд одоо мотоциклэнд хүүхчүүд дурлаж бас мал харахаараа айз зүхтааж байгаа ийм залуучуудыг харахаар одоо бас яг өөрөө Монгол өв уламжлаад дийлж байгаа монголчуудыг бас монголоор байгаасаа гэж бодож байгаа одоо яг энэ мал дээр байгаа хүний хувьд бол одоо маш их эмзэглэлтэй санагдаж байна. Морь бол ингээд дээр нь яваа хүнийхээ тэнцвэрийг ингэж хадгалж явдаг юм чинь. Одоо баруун тийшээ хазаа бол морь бол одоо баруун тийшээ хазаадаг. Зүүн тийшээ ингэж их хазаах юм бол зүүн тийшээ морь ингэж одоо дайлж хазаадаг. Энэ дээр байгаа хүний тэнцвэрийг бол асар их хадгалдагаараа Монгол морь бол одоо гайхамшиг. Хийж мотоцикл бол зүүн тийшээ хазаалаа та хажууд чинь том чулуу байхыг үгүйсэхгүй. Бид нар чи морины хувийг авахлаад нэг гэрээс нэг 500 300 метрээс гадагш ингэж уяага зоож ингэж мордоо идэг үлээ. Тэр чи одоо ертөнөөс ахуулаад нэг аюулгүй байдлыг хангахын төлөө морио ингэж дэнж газар сэрэг хүн дэнж газар уйж ингэж тэндээс нэг хүүхд багцууд ч одоо ингэж уян дээр очиод ингэж хилд орж байгаа хөлд орсон хүүхдүүд чи ингэж тийш очиж хүрэх боломжгүй. Ягаад гэвэл аюулгүй байдлыг хангаж байгаа. Бид одоо ингэ гадна ингэ гэрээс нэг 300-400 м газар ингэ машина парклуулад тэгэхээр одоо Улаанбаатараас ирсэн хүмүүс бид нэг хүндлээд аюулгүй байдлыг хангалаад ингэ биднийг ингэ аюулгүй байдлыг хангацсан байна гэдгийг мэдээд одоо Улаанбаатар хот өрөөний сэрсээс очиж бид нэг машина тавьсан байхад ирээл тэнд ингэ парклаад ингэ зогсож байгаа байхгүй. Зам тэрэ осол ялангуяа мотоциклийн ослын улмаас таны өглөө гараад та малдаа явсан бол эргэж ирэхээргүй тэр зам тэрэ осол гэж ийм нэг хор уршигтай байт юм гинти. Тэгэхээр энэ дээр анхаараач гэдэг бас нийт монголчуудаас анхааруулж хэлэх зүйл баха.